Юу вэ? Хай, тайван. Окей, надад зөндөө сонир байдаг штэ. Бэлтэж тайван гэх. Тэгээд нөгөө киноныхаа нэрийг олсон. За. Би сайн нэг баахан микрофоны white гэсэн л хэлсэн чинь. Тийм баха. Winch truck гэдэг. Яг тиймээс нэг хоёрыг сонсоод ойлгоод байгаа байхгүй. Тэнгүүтээ би энэ нэг л буруу орчуулад байна. Энэ юу яриад байгаа юм бэ? Тийм. Winch truck гэдэг кино юм байна. Тэгэхдээ үзээгүй байна уу? Үзээгүй. Аха. Тийм кино үзээ тэгээ баха өчтөр уйлаад яваа. Нүд тавцчихжээ. Бүрөөлтөлцөн ямар кино юм наачаа? Найдсан хүчтэй юм аа. Чи үзэж байгаа юм уу? Үгүй. Чамд үзээд уйлдаг кино байхгүй юу? Надад үзээд уйлсан кино. Дээр үед нэг Японы 1 литр нулимс гэдэг кино үзээд хөтлөө уйлж ирсэн шүү дээ. Нэрнээсээ нэг юу ячдаг юуны жилүүдээ нэг хорт хавдар тусчдаг 10 жилийн охины тухай. Ингээ яг амьдрал нь эхлэгчээс ингээ амар нийгмийн идэвхтэй, спорттой сайн, хичээлтэй сайн ингээл хамгийн юмд амар сайн амьдрал нь ингээл яг гоё эхлэж инда гэж байжсэн охин ингээ тархины нийгэмний хорт хавдартай болчихсон юм аа. Тэгээл ингээл хүүхэн амтны хамаг хүсэл мөрөөдөл бүх юм байхгүй болол тэгээд нөгөө өхийнхөө өмнө нөгөө өөрийнхөө нөгөө өдрийн тэмдэглэлийг нийтлээд нэг ном болгож гаргаад тэгээд тэр нь 1 литр нулимс гэдэг нэртэй ном байгаад тэрнээс нь сэтгэлээд киног ин хийсэн билүү. Энд чинь бас олон ангитай. Тийм. Тэгэл үзээл уйлаад байдаг за бүр амар хэцүү. Ээжэл ингээд нүг гэр бүлэн ч гэсэндээ олон хүүхэдтэй. Айлын хамгийн том охин. Тэгэл ингээд чи зөвхөн энэ охинд тохиолдсон тавдар гэр бүлийг яаж тусч байгаа. Жохон дүүнер нь энэ ямархуу байдалд өсч тойрнож ийн гэдгийг бас давхар харуулад ангууд амар өрөвдөлтэй. Тэгэл хараал уйлал, өрөвдөл уйлал. Андимээ би тэгтээ хөөе. Яг наач юм болохоор бас угаасаа ингэж уйлгаас идэв биш үү? Аха. Би Титаникийг үзэх болгондоо уйлдаг заяа. Хамгийн сүүлд үзсэн чи хамгийн ихний хэсэг дээр нь ингээл баяртай гэж онгоц хөдөлж байгаа шүү дээ. Аха. Тэр хэсэг дээр уйлаад байвал яг гоо. Хүүшээ. Би Титаник дээр би Титаникийг нэг удаа үзэж байгаад уйлсан юм байна. Яг тэр нэг хоёр хөгшин хүн ингээл нөгөө нэг нөхөр нь эхнэрээ араас нь тэрвэл нэг орон дээр хөвтөж явахад нь гаднаас мус орж ирдэг хэсэг гэдэг шүү дээ. Би тэрийг хараад амар уйлж ирсэн. Тэрнээс биш тэг бусад хүмүүсийн өхөл мөхөллөл тэгэл нэг зүгээр сонирн бишээ сан гэхгүй. Би ерөөсөө тэр Джекиг өгч мөхтэй хэсэг дээр уйлдаггүй заяа. Тэр хоёрыг нэг нөгөө жижигхэн даруулт завин дээр суугаад аврах завин дээр суугаад баашаа бууж ирснээр өөс усарчдаг штеп буцаад. Тэгээ тэр би нэргаа гүйдэг дээ. Аха. Тэр хэсэг дээр бүр ёо. Тэгээ дэснээ сөөлд үзсэн чинь яг тэр яг онгоц хөдлөө тэгэл баяртай гэж түнчил бүр уйлцсан ёо. Баргийн кино өөрийгөө ойлгоогүй. Тэгээ би л тэр 1 литр нулимснаас өөр юмд нэр Титаникийн тэр тэгээд өөр нэг уйлсан юм байхгүй. Ном дээр ч гэсэндээ номон дээр гиснээс аягүй сонир ингээд зохиолчд ингээд заримдаа ингээд нэг дүрд амар олон юм зэрэг мэдрүүлдэг штэ тий. Ингээд хоёроос дээш мэдрэмж нийлхийл юм бол би ойлгохгүй болчдөг хгүй. Тэгэнгүүт ингээд нөгөө хүн ингээд амар сонио олон төрлийн мэдрээд уйлаад ангууд би тэрийг ингээд ойлгохгүй ингээд яагаад уйлаад байгаа юм бол. Цаанаасаа л уйлаад идэв ба. Цаанаас ялчмаар гэдэг шиг миний нүлнээс цаанаасаа би гармаар байна. Би энэ киног үзэх болгонд уйлдаг заа. Гэтэ би ерөөсөө энийг өөрөө үзье гэж хайж үздэггүй. Дандаа зурагтаар телевизээр гарч байгааг ингээд таачдаг юм уу? Сувгуулж явж байгаа. Голливуудын кино заяа. Тэр ингээд Мишель гэдэг балдүрийн эмэгтэй болохоор нэлээд юм төрөлхийн амар юм хэлтэй болж хөгжих одоо харааны сонсголын бэрхшээл байхгүй болж хөдөлж мэдж байгаа амар бэрхшээлтэй тийм охин. Тэгээд багш аваад тэрийг ингээд их сургууль хүртэл төгсөж байгаа процесс гардаг байхгүй юу? Тэгээд сүүлдээ нөгөөд чинь багштай дуулж муулаад гэсэн чинь багш нь бүр хөтлөөд амар хөшин болж болоод
Оо Тийм наа би киног мөрөнд чинь би мэдэн штэ. Тийм тийм тийм. Наа би чинь юу сонсгол ч мэдээ. гэсэн байдаггүй. Ханаа чинь бүр яг 5 метр хүн нөгөө унш юу лээ Тийм. үзэн сонсох ярих. Тэг ер нь бол яг нэг ийм хөрөлцөхөөс бусад метр хүнд байдаггүй санагдаад байна. Тийм ээ тийм. Тэгээд ингээд Тийм. биеийн хэлээр ярьдаг. Тийм тийм. Тэрийг сургах гэж бас та 80 болтго штэ тий. Тийм би энэ киноны нэр юу вэ? Би нэрийг мэдэхгүй байна. Би бас яг зүгээр л зурагт эргүүлж байгаа л таарахаар нь л үтсэн баг. Энэ бүр амар их зургатаар гардаг эсвэл үндэсний телевизээр бүр баг амлууд болго гардаг байсан ба хаашаа. Тэгээд уйлаад үзээд нэг гэр бүлэрээ ширээ тараа тоол идэж суужсэн дээр дүү нь хичтэй амар дурггүй хичээг үзээ ядаад орой би чамайг ус аваадэр гэж хэлэнгуудаа өрөөнөөс гаргаад өрөөгөө цаачилдаг байсан гээд. Тэгсэн чи их чинь би дүүд амар хайртай. Тэрний нэг хайрлж хүлээж аваадсэн чинь өөтгөр үзээ ядаад байсан болж таараад дүү нь хүнтэй гэрлэгчийдэг ч үлээ. Тэр хэсэг дээр зүгээр уйлаа. Би яг наад хэсэг дээр чинь наад эмгтэй чинь нөгөө дүүгээ нөхөртөөгөө одоо өмсөлцөөрэй гэдгийг хэлээд гэрэлтийг батлуулах гээд тэрийг нь анх сонсонгуудаа наахад нөгөө нэг Мишель хэлүүтэй. Тэр нь яг нөгөө нэг ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд багшийнхаас нь өөрийнх нь хайрцаанаас өөр хайрцаа байд юм байна гэдгийг мэддэг болоод тэгээд ер нь багштай дурлцсан юм гэж би ойлгосон шүү дээ. Тэгээд чинь сэтгэл байгаад байт юм аа. Надад бол амар эвгүй байсан энэ кино. Тэр нэг сүүлийн хэсэг жоохон тийм эйгүү. Гэхдээ хуусайг буруу харахгүй байгаа байхгүй уусаа. Тэгээ амар боломжтой амьдралтнаас эрэгтэй хүн хамгийн ойрхон хамгийн удаан цаг хугацаа өнгөрөөсөн. Тэгээ өөрт нь хамгийн сайхан хандсан эрэгтэй хүн болохоор тэгэл яалтч авахгүй шүү. Ийм шин мэдрэмж харилцаа байж болох юм гэж бодонгуудаа шүү. Тэгээд Snowball-ing явчихж байгаа байхгүй. Саяны кино гэсэн чинь энэ кинотой яг адилхан зураг авалт чинь мөнгө тавилт мавилт айгүй адилхан нэг кино байдаг. Би бас мэддэг. Ийм артист эмэгтэй гэж тийм өмсгөн нийлцэн амар орт өмсгтэй. Фрида Кало юу? Тэрний киног үзээд яг энтэй амар тийм адилхан санагдаж байна чамд мэдрэмж нь. Би киног нь үзэж байгаагүй мэнэ. Киног үзэрэй. Яг юм нэг гүн агуултай хэрнээ бас нэг жоохон тийм эвгүй заяа. Одоо чи сайн надад нэг эвгүй исэн гэдэг хэлсэн шүү дээ. Яг тэр мэдрэмж гарч ирдэг эвгүй. Тэгсээр нэг тийм гүн агуулгатай. Тэгээ бас ингэ амар өрнөлттэй заяа. Тэр Фрида Калогийн зургнуудыг харахад л ер нь дотор харагдаад шүү. Тийм. Тэр чамдас яг тийм мэдрэмж өгдөг үү? Зургнуудын ер нь мэдчих чигсэн ингээд яг харангууд ингээд дотор харж байгаа гэдэг болохоор би нэг амар яг хараад тахт дургүй. Би тэр кинонд бас жоохон насан туршийн кино шүү заяа. Гэтэ үзчих зүгээрээ гэхгүй. Ман хоол штэ. За хоол гэснээр нэг юм байна найзаа. Биний нэг өдөр болгон бүр амар донтож идэж байгаа нэг хоол байна. Би нэг шал тастай кофед бүр орчлоо яах вэ? Яа би наадхан чи бүр амар дургуй. Би хүмүүс ягаад кофед очиж тос хийдаа бүр ойлгохгүй. Би бүр ууж үзээ зөө. Бүр ингээд би баг ингээд тэр тосонд нь ингээд гулгаад байгаа юм чи за бүр амар муухай. Тэгээд гуйлаглаа хийхдээ яах вэ? Өвөө тэр чинь нөгөө нэг яг нөгөө бэлдсэн нэг халбаг юу гэдэг штэ шалтгаалж гардаг штэ. Тийм тэрийг хийж байгаа тий. Тийм. Тэгээд таатал ингээд гулгаад бүр ингээд яг ингээд тос уугаад байгаа юм шиг мэдрэмж төрөө. Нөгөө кофегаа замтлахгүй бүр ёо амар муухай мэдрэмжсэн. Чи тэг бүр орчиж байгаа юм уу те? Би бүр ороо заяа тэгснэ. Одоо би энд яаж би ер нь нэг тийм американо уугаад байдаггүй дандаа латте ч юм уу нэмсүүтэй кофе уухгүй болдог байхгүй юу? Би ингээд американод амар орсон байсан заяа. Тэгсэн чинь нэг яг тэр халбаа шалтас гэдэг юм гарч ирээд. Тэгээ мэдгүй хин нэг энэ бүр амар тренд болсон шүү дээ. Нэг 2 жилийн өмнө Монголд. Кофе. Тэгээд хийж уусан чинь надад тухайн үедээ өдгөрийнх нь гоё ноёл санагдаагүй заяа. Тэгээл за ийм байд юм байна гэчил орхисон байсан. Та ийм ирсэн чинь манай дүү нэг Монголоос амар юмнууд ирээд хүмүүс Монголоос ирэхдээ ингээд шар таваас аарал марал авир авчиж өгдөг. Тэгээ нөгөөд чинь бүр огт уухгүй хөргөчөндөө ингээд амар удаан хадгалсан юмнууд нь заяа. Би тийм баахан юмыг хайж маясан баггүй юу? Ингээд хугацаанд дууссан найрладаг цай Монголоос ирсэн баах юм юус идэж ууж хэрэглээгүй. Чи шар таснууд амар их тийм хугацаанд дуусаагүй шар тас тэгээд ээж гэсэн чи шар тас аягүй сайн штэ өглөөдөө та хоёр уугаад зүснэс нь аягүй сайн гэдэггүй юу. Тэр би нөгөө нэг өглөөнийхөө кофед хийж уудгийг санаж байгаа байхгүй. Тэгээд уугаад байсан нэг 2 3 хоног ууснаа. Дараа нэг яг ингээд шал тосгүй байсан чинь нэг юм амар гашуун заяо. Тэгээд
Би шат тасаа хийчихээр нэг тийм зөөлхөн тэгээ дээрэс нь ингээд нэг тийм тааламжтай тэгээ тэнгуутаа ингээд өөр юм идэх аппетит амар дарагдаад өглөө ингээд шат тастай кофе гуйсан байхад өдрийн хоолны цаг хүртэл өглөө нэг чинь 7 6 мургааг л ууж байгаа штэ. Тэгэл өдөр 11 12 хүртэл ямар ч юм хоол идэх хүсэл хүч байх шиг. Тэгээд би бүр амар дуртай болсон. Тэгсэн чинь тэр шат тасан дуусчдаг байхгүй юу? Тэгсэн чинь бүр юм хөөхөн юм албаа шат тас биш заяа. Тэгсээр нэ ингээд юм 500 г юм дахиад хэлсэн юм шат тас байсан. Би тэрийг хараад амар баярлаад байвал яах вэ? Тэгснэ яна би ингэж болж гинөө гэж бодсноо. Гүүгэлдэл жоохон хайсан чинь шат тас чинь тосчин энэ шат тас чинь тэр цаа бидний ходоод нь зүсэнд айгу сайн байт юм бэ. Тэгээ баг зэрэг өдөр тэрэлж яц өөрөө гэсэн өөрөө тайшруулаад. За би энэ дуугаас өөр ямар ч өөх тас хэрэглэхгүй байгаа штэ. Ямар ч өөх тастай хоол идэхгүй. Өдөр жишээлбэл ямар ч махагдахгүй. Өчтөр жишээлбэл би ерөөсөө махагдаагүй. Ийм чинь нэг баг зэргийн шат тас зүгээр л үү те. Өөрөөрөө тайшруулаад. Өмнөдөө орсон шат тасыг хилдээрээ төлөх гэж ярьдаг шүү дээ. Гэж яриад заяа. Чи бүр өөрөөрөө ятгцсан байна штэ. Тийм би бүр амар дуртай агаад байна энэнд яах вэ? Наа чи юу юм шүү. Сая яг миний хэлсэн тэр нэг кофены амтаач дарчдаг гэсэн чиний американо ууд чаддаггүй гэдгсэн шүү дээ. Ер нь уудаггүй. Тэрний чи амтыг дарсан болохоор л чи уугаад байгаа юм биш үү? Үгүй би тэгээд энэс шат тастай уухаас өмнө би угаасаа американо уугаад бүр сурцсан тассан. Амар гоё зүгээр би кайферч уудаг гэсэн. Зүгээр энэ шат тасыг хүрэгчэнд удаан хадгалах надад амар хэцүү санагдаад ямартай ч юм уу хайжахаар тий. Гэж бодоод байсан ч нэг тэнд ороо. Тийм санагдаа та. Наа чи бол өстой сонин байлаа. Найз нь бүр амар хөвшөрч байна. Үгүй. Би хүсгүй байсан. Би хөвшөрхийг хүсээгүй ч хөвшөрл намайг хүсээд байна. Яа, наач хүсэлтэй. Өөрөөрөө анзаархад яг цаанаасаа нэг юм хөвшин хүний хийдэг үйлс хийгээд хэрэгтэй тахыг. Одоо амар халж эхэлж байна. Тэгээ ингээд гадаа халчингууд ингээд би юм мэдчих чадхаа болчихдаг байхгүй юу? Ямар гоё. Тэгээд ингээд одоо яг юм мэдчих чадхаа болоод амар халуучаад байгаагаас болоод бас унтаж чадхаа болоод ингээд би ер нь бол одоо амар асуудалтай болж эхэлж байна. Миний ер нь хамгийн дургүй үйлрэлцэн. Ядаг болохоор нь дургүй. Чи Монголын зам халууцч ивэл яана. Үгүй арай ингээд надад ер нь бол яг хаанхын зам байсан амар хэцүү байхаа нь бол тэгээд би ойлгоцсон. Явж ямар юм шүү. Тэгэл одоо ингээд юу юм чинь ингээд нэг хоол хийж идэж чадхаа болчихдог байхгүй юу? Хоол идэж чадахгүй юм чинь тэгэл гоё жимс идэл хөнгөн юм идэл тэгээд азар харин би өглөө таалах, өдөр таалах, орой таалах идээд амьдрах чаддаг хүн. Тэгэл юм идэл юу ч самаагүй хөнгөн шингээ идэл тэгэл зоныг өнгөрөөндөө. Тэгээ зүгээр гоё салаад малаад идэх таалах юм биш үү? Бас яг юу ямар нэг юм хоолж идэхгүй болоос яг шууд тийм дан карб идэж болохгүй л тээ. Би нэг хоол гэснээс юу ясахгүй юу? Батсан чи хоолтой холбоотой өөрийгөө батсан чи би амьдралдаа 3 удаа 10 буюу түүнээс дээш килограмм хайж үтсэн баггүй юу? Энэ нь юу гэхээр би тэгэж амар иддэг гэсэн. Сэтгэлийн хаттай энэ төр гэл юм хэлж байгаа юм багсан чи зүгээр иддэг гэж. Тийм багт хүн зүгээр хинж ингээ удаа хадгалж болно шүү дээ. Тийм үстэй чи зүгээр амар идэд таргалаад тий. Одоо би зүгээр өөртөө таск өгсөн байна. Би яаж хинж ингээ удаан хадгалах вэ? Ер нь л юм таргалах хэрэгтэй зав. Тий би амар ховдог болохоор амар идэд идэг. Хоол мал амар. Тэг яг 20 тусам иддэг шүү дээ. Би яг тэгдэж ингээл за 9 чихэр багсгах юм уу янз бүрийн юм идэхэ болъё гэж бодхон бол шууд тэр стресстэй. Тэгээ бусдаа илүү хийдээд тэнгуүтээ ингээд яг тэрэндээ таргалаад эхэлдэг.
Тэр нь бол янз бүрийн яг юм 20 морь гэж бодож болохгүй юм шиг байна. Yes. Миний 3 удаагийн амжилттай чин хасны үр дүнд олж авсан нөө хавтаа юу. Зүгээр. Өөрийнхөө битээ хориг. Яа. Тэгээд бол ингэсэн. Би яаж шууд сторигоо. Тэгтээ. За ингэвэ. Эхлээд болохоор би хэвийн жинтэй байсан. Ядраатай. За хамгийн ихний жин хасалт маань болохоор оюутан байхад ирсэн. Энэ болохоор 4-р курст ороод заяа. Би өмнө нь миний жим болохоор дандаа 52 54 байдаг гэсэн чи гинт жаг гарсан байхгүй юу. Тэгээд энэ юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээр хөдөлгөөнтэй холбоотой байсан. Амар хөдөлгөөнтэй бүжийн дугуулan явж байсан тэр маань байлаа. Тэгээд дараа нь болохоор тэгэл мэдээж би хоолыг амар хэмжээгээр идсэн. Хоол хідэл тархасан. Тэгээд ер нь туръя гэж удаад турдаг байхгүй юу. Тэгээд турхтаа яаж турсан бэ гэхээр хоолоо хасаад тэгээд нэг чи мэдхүү Бани мөнх гэдэг нэг юу байдаг. Одоо фитнес коуч юм уу? Монгол бас байж л тань дэлхийн авраг болчихсон тийм залуу байдаг хгүй. Тэгээд тэр болохоор ийм 10 хоногийн хугацаанд ирчимжүүлсэн тураадаг ийм онлайн анги авдаг. Яг тухайн үед яг дөнгөж шинээр авч хэлжсэн. Одоо хүртэл тэр нь үргэлжлээд бараг 10 хэдэн жил яваа. Тэгээд би тэрний тэр ангид нь харсан хгүй. Тэгээд нэг хоол даваас сахар сонсоод тэгээд яг эрүүл хоол устай гэдэг лекцүүдийг яг анх удаа тэрнээс сонсч эхэлсэн. Тэгээд яг 10 хоног дагаж хийгээл хоолоо багассан чинь мэдээж тэгээд нэг өглөө овёс идэж сурсан. Анх удаа ингэж овёс идсэн чинь буцаж гараа болтгүй. Тэр чи яасан муухай амттай юм бэ ёо. Тэгээд сүүлд рүүгээ өөр юм идэхгүй байгаа чи нөгөө овёс амар гой амтагдаж эхэлдэм байна. Тэгээд ер нь овёс чи ингээл гидснийг өрүүлдэг хөдөлгөөн ч юм өөр бас талаараа бидэрт амар хэрэгтэй байна гэж итгэхэд байлаа. Тэгээд зөвхөн хоолой бэлтгэж юм гэсэн дасгал зааж өгдөг байхгүй төлбөрийн. Тэр дасгалыг өдөрт тэдэн минутаар тэдэн удаа хийгээрэй гэх нөгөөтг нь би амар яг сайн 10 хоног юм чинь ингээл амар дагаж мөрдөж хийсэн. Тэгээд 10 хоног хийгээд би 10 хоног 3 ил хассан. Тэгээд шууд тэрийг өргөжлүүлээд амар удаан 1 цаг 2 сар яг тэр даяартай бариад. Тэгээд 51 ил 60-аас шууд 51 баг 9 ил байхгүй юу. Амар хассан шүү. Тий амар хассан. Тэгээд би тэр үед би өмнө нь ерөөсөө нөгөө нэг 52-аас цааш бууж үзээгүй байсан. 51 болохоор яг килограмм зөрүү юм ээ. Амар юм хөөрхөн болчтой юм лээ. Зориг моргон дээр амар гой гардаг заяа. Тэгээд тэгсэн чи хүмүүс яг ингэж хажууд харж байсан хүмүүс чи одоо яг юм бүр тураалтай харагдаж эхэлж гин гэж хэлхээсэн. Тэгэл би за окей. Тэгээд угаасаа удаагүй жирэмсэн болсон юм уу? Сургаал тавьсан. Тэгээд амар зовж тарчаад тэгээд жирэмсний хяналтанд ороод эмнэлэгт очсон шүү дээ тий. Тэгэхэд би бас яг 54 кг байсан баггүй юу. Тэгээд би Монголд очсон гэсэн үг шүү дээ. Тэр чинь хоол мал ингээд амар ирс өөрчлөгдсөн тийм газар очиод тэгээд би жирэмсний хорлоход бүр амар орсон зав гүн хандлаханд орсон. Чи архиугаа шалтар үзсэн үү? Би үгүй. Анч үзэг болоо мэдгүй. Хүмүүс ахын болоод тийм сонсгоо хүмүүс ахын болоод архиугаа шалтах мэдрэмж амар байдаг байхгүй юу? Бүр амар заяа. Чи бүх юмныг үзье яадна. Бүр ингээд бүх юмыг үзье яадна. Тэгээд юу ч идэж чадахгүй ингээл толгой чи ажиллахгүй яг тийм мэдрэмжтэй би 5 сар явсан жирэмсний хий 5 сар. Йоо наа чин сонсогд амар сонсогд. Тийм би ингээд гэрээсээ гаргал юм болол бөөлж би өдөрт зүгээр хамгийн багадаа 3 удаа тэгдэг заяа. Тэгээд юу ч ийдсэн бөөлжин. Тэгээд бүр сүүл рүү тэндээ эвлэрсэн. Тэгэл битүүс сууж байгаа. Манай эмээ надад өдөрт нэг тусаал өгдөө шүү дээ. Шингэн өдөрт 2 удаа залгаж өгдөг. Тэгжиж амьдсан заяа. Тэгээ би тэр үед бүр тураад 49 бараг 48 кг болдог байхгүй юу? Тэгсэн чинь бүр хамар бамбарны яс ёртоож гарч ирээд. Би 65 байхгүй юу? Уул нас тийм амар төвтэй турхаа биш. Тэгэл солонгос аяд бол яг хапарыг надтай адилхан өндөр октод чинь 45 кг ч дээд юм билээ заяа. Тэр бүр тухайн үед үе би ингэж амар турхаа хүмүүс хүртэл намайг чи ямар турхаа гэж хэлж байгаа штэ. Тийм тэнгуут чи энэ айдлч чи бүр амар турхаа юм да байддаар гэж.
Тэгж байгаа хаа. Тийм. Тэгэл миний нэг уухаараа гайгүй байдаг сүү заяа. Тэр сүү гуудаг байсан нөгөө нэг ураг хөдөлгөөнд орж эхэлхээр юм байна. Мадлаг гайгүй одоо тэгэл нөгөөдөг ч юм бүр тухайн үед амар идмэр исэн бүх хүсэлж орж ирэл тэгээд амар самраагүй идэл. Тэгээ найз 10 кг боцтолсон. Амар энэ. Яас нөгөө өмнөх шигээ аргаар турсан уу ахаад. Тэгээд хүүхд гаргачингоч чинь шууд 70 ил болчт юм бэлээ. Хүүхд чи 10 ил гэж байгаа байхгүй юу? Тэгээд гарч ирээд хүүгээ хөвүүлээд ингээд хүүхэд хөвүүлэхээр би бүр амьдралдаа би яг тэгж амар үлддэг мэдрэмжийг өмнө нь хаана мэдэрч ийсэн бэ гэхээр яг нөгөө нэг амар дайет барьцсан ингээд дэглэмтэй хоол идчихсэн би сэлдэг байсан байхгүй юу? Яг нэг сэл бассейнд нэг цаг сэлчээд гарч ирэхээр амар өсөд дотор чичирдэг байхгүй юу? Бүр ингээд салхаад юу ч юм гэдэг санагдаад. Тэгс дөнгөж хоол идсэн хэрнээ хүүхдээ хөвгүүлээд сууж байхдаа яг тэгж өсдөг байсан заяа би. Бүр ингээд тийх хаа. тийм байл амар санаа. Тэгээд хүүхд хөвгүүлээд сууж байхдаа бараг нэг халуун сав цай уучдаг заяа. Тэгэл юм бүр нэг хил барцаг идэл бүр ингээд амар идээд тэгээд хүүхдээ төрүүлээ 70 кг байснаа буцаад 76 хил болоо. Тэгэл турсан. Тэгээд за одоо бүр аричтэй гэж бодоод тураад. Гэтэ би яаж турсан бэ гэхээр за би барцаг идэхгүй өсөөд ах юм байна. Угаасаа хөвгүүлэх хүн чинь хоолоо хайж болохгүй шүү дээ. Тэгэл өдөрт 3 удаа өөртөө шүлтэй хоол хийж идсэн. Бид монголчин амар гой махтай газар юм чинь ингээл үхрийн махаа, хоньны махаа, махаа гой солиол гой шүлтэй хоолнод хийж идэв. Тэгээд өглөөний нарны мөргөл гэж байдаг шүү дээ. За. Тэрийг хийгээд тэгээд 60 кг болж турсан. Тэгээд би ажил гарсан байхгүй юу? Нэг хувц таардаг болчоод тэгэхгүй бол надад бүр таарах хувц яах амар таргалцсан. Тэгээд 60 кг болж турчаад ажилд ороод заяа. Тэгээд 2 жилийн хугацаанд буцаад 70 кг болсон та. Идээд хөдөлгөөн байхгүй нэгдүгээр мэдээ цугаа ажил хийж байгаа хоёрдугаар би архиучаараа ямар нэгэн архич юм уу пив ч юм уу уучаараа маргааш нь миний хоол идэх дурхусад 2 дахин юм иддэг. Юу ч хамаагүй иддэг заяа. Тэгжээс миний дотор тайвширдаг. Тэгээд яг 70 кг болоод амар таргалсан. Тэгээд давхар ирүү хараад ингэж гарч ирээд ингэж цаг маг зүудэг байсан бүгж таахаа байлаа заяа. Ямар ч юм аксиар хэрэглэхээ байж тийм байлээ хүн таргалахаараа. Наач бол өстө мэдээгүй юм байна. Тийм тэгэл мэдээж тэгэл таргалцаар чинь давхар ингэж өөрөө өөртөө урам хугарна хувцсан гой харагдахгүй шүү дээ. Жохон тийм дэсгэлэн нагаар унж байна. Тэгээд яг оны өмнө би 57 кг байна. 13 ил хэвсэн баггүй юу? Жилийн хугацаанд. Гэтэ энэ 10 кг баг эхний 3 сард нь л хассан. Солонгос дээрээ л. Тэгээд жиг хасж байхдаа бас яг өмнө ажил явж байхдаа ч гэсэн ингээл фитнес яваал, спиннинг гэдэрт яваал, худалдаагаасаа бас дэлгэн бариад зэрсэн амжилтанд хүрэхгүй. Стресстэй задаад яг турж эхэлж байгаа шүү гэж бодохороо улам өлсөд байсан. Тэгээд сая болохоор би яг турыг гэж бодож байгаа хоолн дэлгэн бариаг угаасаа аим хөдөлгөөнтэй ажил хийгээд хэлсэн баггүй суугаа биш зөөгч хурж хийгээд цаашаа гүгээд эхлэхээр ч ялцчихгүй угаасаа ингээд турчиж байгаа. Тэгээд давхар нөгөө нэг гидэс гээд ном уншсан. Тийм. Тэр амар бестселлер амар тренд болохоор би юугаараа тутахгүй. Төлөвт ном уншснаа ойлгож авсан нэг өгүүлбэр. Гидэс дуурах чи айгүй сайн байна штэ. Гидээ дууртал тэр чинь би ч нөгөө нэг өмнө гидс дуурж ин бошоохон юм идэ бүр өсөөд байна гэд тэгдэг байсан чинь гидс дуурж байгаа процесс чинь миний шолон гидсээ бүр амар гидсээ ер нь удаан дуурах нь зөв юм байна гэж бодоод тэгээд би хоол хоорондын зайгаа багасгасан гэх юм уу гидсээ дуурсан ч гэсэн нэг 2-3 цаг шууд хамаагүй твчээл тэгээд харин хоолны бол нийгэм мэдэж болохгүй гэж хоолоо ялгаагүй. Зүгээр эднэр байгаа мэдээд тэгээд гизээ дууртал дараагийн хоолоо хүлээгээд
Тэгэл нэг идэхтэй мэдээж тэгж амар хийдэхгүй өмнөхөө бодвол хамаагүй бага идээд. Мгм. Тэгээд давхар мэдээж ямар ч идээгүй нэг зүйл нь болохоор чихэр. Чихэрний төрлийн юм ерөөсөө идээгүй. Тэгэл турцсан. Ямар тэгэл турцсан. Ер нь бол яг ингэж өөрийгөө стресстүүлэхгүйгээр биедээ бас яг давхар стресс өгөхгүйгээр авах хэрэгтэй гэдэг нэг амар олон төрлийн хооллон барайл болиол ойр орхон хэрэглээл болиол хольж барайл ингээд байдаг хүмүүсийн бие нь өөрөө байнга өсөглөнд ороод амар стресстэй тэрнээсээ болоод өмнөхөөсөө илүү ихээр биедээ өөх хөргөлүүлдэг болдог гэж тэгдэг штэ. Тийм юм шиг байлаа. Тий. Энийгээ бодох юм бол баг тэгэж янз бүрийн дэглэм гэж яхаар зүгээр л сайхан хоолныхоо порцийг тааруулаад ч юм уу те. Зарим хүмүүс яг айгу их порцоор идээд идэг штэ хүмүүсийг дагаад идээд ахаар. Тийм. Би аль тийдэг юм баггүй. Тэгээд ингээд нүдэнд харагдаад ах юм бол идчихдэг. Тэгээд начиг юм ах юм бол ер нь ганцаар амьдрмаар юм байлаа. Гэр бүлийнхэнтэй хамт байхаар ингээд нүдэнд харагдах юм бол очиод идчихдэг. Тэгэл манай хүүхд чинь бас идчих ус юм гүцэж идэхгүй. Тэгэл миний яам манасаа авчиж чигээл би өөрөө идэхгүй үлдээс энэ тэнд хайсан юм авчиж авч идээ. Ер нь ингээд байнгын юм идэстэй заяа ингээд байнгын л иддэг. Тийм байсан. Тэгээд ер нь бол одоо болохоор энд чинь би хөргөчөндөө ямар хоол авч хийх яахаа өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Ингээл тэгэхээр бас амар яг идэх хэвээр цагтаа идэх хэвээр хоол идчихдэг. Тийм. Би тэгээд өмнө нь болохоор ерөөсөө тийм талах байрцсан мөрсөн гэх дуртай байдаг байсан чинь яг төрөөл амар дуртай болсон. Тэгсэн чинь дараа нь бас нөгөө нэг ажилд орсон чинь манай ажил өглөөний цай өгдөг. Тэгэл өглөөний цайн дээр пицца мицца тэгэл талах юм. Дандаа тиймэрхүү юм. Фаст фудд айгүйх орж ирээ. Тэгээд нөгөөтгөнд нь амар дурж идээд. Тэгээд амар тавхсан. Би яг чиний эсрэг асуудалтай юм ба шүү дээ. Би бол амар амхан хоол идэхэ болдог. Яг амьдралдаа 2 удаа яг анорекс болох төгсөн. Тэр бол амар ингээд хүн өөрөө тэрийг ерөөсөө мэддэггүй юм билээ. Анхны удаа чинь хизээл одоо би нэг их сургуулаа төгссөний дараахан манай нэг найзын дүүн би тэг жим яриад суужсэн чинь миний шилбэг чимхдэг байхгүй юу. Тэгэл арьсан ингээд барцаасан чинь та бүр таргалаад шилбчийн төөхөлцсөн биш дээ гэдэг. Би тухайн үед 48 кг л байсан багцаа юу. Би ч ер нь нэг 48 дээр нэмэх хас 2 лээд юм чинь. Тэгээ би бүр шок за. Юм мэдчих чадхаа хэлсэн. Хүмүүс бүр ингээд хажууд амар амттай мэдээл эсвэл бүр ингээд амар гоё үнэр хоол хийгээл дээ тэр нь амар гоё үнэртэй л хахад ингээд би бүр идэж чадахгүй бүр хоолоогоор юу ч тавхаа болсон. Тэгээ би энийг өөрөө яг ийм болоод байна гэдгийг ерөөс анзаарахгүй байгаа шүү дээ. Зүгээр л чадахгүй байна гэж бодвол тэгэл нэг ус уучаал яа. Зээсэн чинь яг дүүтэйгээ би уцаар ярьдаг байхгүй манай дүү тэгэхэд нөгөө эрдэнэ авсан байсан. Тэгэл би ярьж байхдаа нэр би ойрын хэд өдрийн мэдсэнгүү гэл яасан ингээл ингэсэн тэгсэн гэл яжсэн чинь манай дүү амар уурлаад яг анорекс болгож штэ хүмүүс ингээл жижигхэн юмнаас болоод хүмүүсийн хийсэн ганцхан үгнээс хүртэл болоод анорекс болдог чи бол яг тийм болцсон байна гэл манай дүү маргааш нь шууд эрдэнтээс ирээл надад хүчээр хоол идэвлээл заяа би зүгээр л ингээл амраа орж байгаа ихний халбуу хоолыг амтлал зүгээр шууд амар өлснөө мэдрээл миний нэлбэс гарцсан би тэгэл тэр бодоотой ургыг бүр уйлал идээд байсан заяа. Тэгэл яг тэгж л өөрийгөө үлдсэн байсан амар их юм хоолгүй удсан байсан гэдгийг мэдэж байгаа байхгүй. Тэгэл манай дүү чинь тэгж би яг ингэж нөгөө нэг хүн өөрийгөө хоол идэхэ болж байгааг анзаардаггүй мэн гэдгийг мэдсэн байхгүй. Тэгээ ер нь ингээд яг цаг харж байгаад би одоо яг 5 юм уу 6 цагийн зайтай ер нь бол яг цаг харж байгаад би өглөөгөө исэн ч гэсэн юм мэддэг. Тэгэхгүй бол ингээд би өсөхгүй яал гэдэг. Ер нь тийм болцсон тэрнээс хойш. Тэгээд 2 дахь удаараа 2 дахь удаагийнх нь бүр инээдтэй зөө. Нагад зэгчэндээ нэг хэсэг байсан байхгүй юу? Тэгээ манай нагад зэгчүүрт ажилладаг. Тэгээ зүр үрийн ажилчид чинь нөгөө нэг тоолтны зах. Тэгээд нөгөө нэг юу ч хэлээд нөгөө нэг пастринуудын зах махуудыг ингээ килограммаар нь худалдаж авч болдог. Хүрээ ил шоколадтай, арттай ингээл тоолтнуудын захнуудыг бүр ингээ 2 кг-аар худалдаад авчдаг заяа. Тэгэл гэртээ авч хөргөчөндөө хийцэн байдаг. Тэгээд гэсэн чинь тэдний гэрийн ер нь хөө мэдсээр хагаад бүгдээрээ илүү дэлжинтэй болцгооцсон. Тэгээд яг нэг удаа тогоонд нь байж байгаа л жижигөр үлдсэн чинь том өрөөнд сууж байгаа хүүгийн хальт харцдаг байхгүй юу. Тэгээд чи 12 настай хүүхэд заяа. Ингээд юу байгаад байгаа байхгүй юу. Эрэгтэй хүүхэд тэгээд нөгөө нэг
зурагтаар юм харцсан урдаа нөгөө нэг тортны зах тавьсан ингээ халбагдаад амруугаа хийж байгаа надад харагдаад. Тэгээ тэр бүр ингээд аимшигтай дүр зураг гэсэн. За ингээд тархалттай хөхн унтсан эрэгтэй хүүхэд дээр ингээд амруугаа юу хийж байгааг харахгүй зүгээр ингээд рефлексээр амлуугаа торт халбагдаад ингээд зурагт үзээ сууж байгаа. Тэр бүр ингээд миний голд орцсон. За би бүр амар айгаад яана би яг ийм болох үедээ би тэр хүмүүстэй чи яг адилхан юм мэдэж ууж амьдарч байгаа яг адилхан орчинд байгаа хүн штэ. Би бүр айцсан. За тийм мэдэж чадхаа байлаа. Тэгээ хаад хураад жижиг гэдэг шүү дээ энийг. Ааха тэгээ ер нь нэг тийм болцсон. Тэгээд би ч нэлтэй хооронд аюух зайтай байдаг гэсэн. Тэгэл явдалтай бас жоохон ядраал ерөөдөө нэг 50 байдаг гэсэн. Тэгэхэд чи нэг 50 л байсан баг. Ерөөдөө нэг 50 байдаг гэсэн хүн 44 болтлоо тураад заяа. Тэгээд бүр хүмүүс ингээд эхэндээ юм хэлэхгүйснэ сүултээ бүр ингээд яалчгүй бүр амар турж байгааг маань анзаараад наваа бүр хүүшээ чи бүр амар тураад байна. Арай ч юм байж болохгүй гэж мэгээд тэгээ ер нь би за ер нь заяа өмсгөл юм болж байгаа юм байна да гэж бодоод ер нь тусдаа гарыг гэж шийдээд тэгээ ер нь бас нэг жоох өөр асуудал ч гэсэн байсан. Гэтэ ер нь бол яг тусдаа гарч ганцаараа байгаад тэгээ арай гайгүй болсон. Гэтэ ер нь яг хүн явж үлч ганцаараа байсан дээр аз яг ажиглаа иддэг хүмүүстэй хамтайх юм бол идэл тэгэл одоо манай дүү бас ерөөсөө хүмүүс намайг амар тарган байгаа гэж хэлсэн шүү дээ. Эсвэл шидэг л хэлсэн заяа. Ажлынхан хэлсэн, гэрийнхэн хэлсэн. Тэгэл тэрэнд бол нэг юм боддоггүй. Гэхэл хамгийн гол нь нэг өөрөө өөртөө гоцгол муухай юм билээ. Өөрөө өөрийгөө хагаад амар муухай харагдаж надад шүү дээ. Тэгээ нэг чинь ихэндээ яг гайгүй байснаа тэгээд сүүлдээ би бас яг нэг ганцаар байгаад ангууд хоол хийж идэх болцсон. Өмнө нь яг ингээл хүмүүстэй хамт амьдраад байсан болохоор бас бөөнөр орой хоол идэх юм чинь ингээл заавал хоол хийдэг. Ганцаараа байгаад тийм шаардлага байхгүй болчихгод би бас яг ингээд яг нэг талхаа идээл талхаа нэг салааттай ч юм уу хольж идээл байдаг амьдралын хэмнэлтэд орчингод би яг бас болоод нэг хэсэг. Тэгээ би нэг будагсаа чинь хамаг юм хийгээл ганц товч дараал хоолой болгочдаг арга байдаг штэ тий. Би тэрийг хийж эхлээд заяа. Манай найз одоо бүр нэг тийм хоолны рецепт заадаг Instagram хуудас муудас зааж өгвөл би тэрийг амар лайк хийжсэн байхгүй. Тэгээл нэг өдөр би сургалтын дээр очиж амар лайк энийг яриад яста амар юм бэлээ. Амар гоё ингээл болцдог гэж ярьжсэн чинь миний эсрэг тал зууж исэн залуу амар энийг хэлдэг байхгүй. Тэгээд би хүс чи яа намайг шоолоод байгаа ингээл тэгсэн чинь би тоогооцохгүй. Яа би тоогооч хүний өөдөөс хараад баахан бодогч очны хоол ярьсан. Яа тэгэл би бас нэг жоохон кал авчиж байгаа байхгүй гээл анзаарсан чинь ингээд бодсон хүмүүсээс амар хоолыг стресстэй ч хийдэм юм гэдгийг би анзаараад тэгээ би ч болохоор ингээд хоол хийж явахдаа янз бүрийн юм давхар хийж ингээд нэг мультитаскинг ерөөсө болдоггүй хоол яг зөвхөн хоол байдаг гоё ай тавьж байгаа юма бэлдэж байгаа ингээ яг гоё өөрөө ингээд тэрийг enjoy хийж хоол хийх би дуртай юм бэлээ. Тэгэхгүй ингээд хүмүүс чинь ингээд хоол хийж байгаа л хажуугаар нь янз бүрийн одоо кино үздэг ч юм уу, гэр орондоо цэвэрлэдэг ч юм уу, ая таагаад ингээд амар олон юм зэрэг хийгээд эхлэнгүүт надад амар таалагддггүй. Яг нэг юм буцалтан цаашааг амьдраад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тийм баймаргүй зүгээр яг гоё ингээд тухайн мөчтөө тухтал хийгээд тэрийгээ хийж байгаадаа гоё сэтгэл ханамжтай баймаар штэ. Тэгмэд энэ айгуу чухал санагдсан. Тэгээ нэг юу байдаг эмэгтэй хүний нэг аюу сэтгэл хөдлөлтөө гэдэг штэ. Тэнгүүд Японууд бүр ингэ амар итгэдэг. Одоо ихэнх ресторанд эмэгтэй хүнээр хоол хийлэгдэггүй. Эмэгтэй хүнийг тоогооч болгодоггүй. Тэр шалтгаан болохоор эмэгтэй хүн айгуу ийм сэтгэл хөдлөл ихтэй. Тэр нь яг ингээ хоолнд нь шингээд тэр нь хоолны чанарыг сайн ч болгож муу ч болгож болно. Гэтэл ийм байхгүй яг нэг стандарттай байлгамаар байна гэдэг шалтгаанаар эмэгтэй хүнийг ер нь бол яг тоогооч болгож мэрэгшүүлдэг. Тэгээд надад энэ бас яг үнэн санагдсан. Тийм ээ тий. Нэрээ Япон галтган дандаа нэг эхтэй хүн зогсчихдаг шүү. Тийм дээ шалтгаан яг ийм яг хүмүүс сүүлийн үед яг нэг мисогинистик энтер гэл юм хэлдэг болсон. Гэтэ ингээд надад яг энэ санагддаг байхгүй эмэгтэй хүний сэтгэл хөдлөл бүх юмд нь нөлөөлж идэг. Тэгээ хоолыг идж байгаа хүн ч гэсэн нөлөөлж идэг. Тэгэхээр ер нь бол юу айгу анхаарах хэрэгтэй зүйл санагд. Тэгэхээр айгу хурдан хийдэг. Тэгээд яг нэг өөр юмд анхаарахгүй зөвхөн хоол айгу хурдан болдог шүү дээ.
Тэгэхээр ингээл заримдаа яана ингэж ярьж олж ийн үгүй. Манай ээд мэдхгүй буцаад хаал юм. Өөрөө уцаар яриад л зурагт үзээ хэлээд ерөөсөө болж байгаа мó гэнэ. Би тэрийг бошоохон болгомоор байгаа байхгүй ерөөсөө амар удаа. Би хоолыг удаан хийдэж штэ. Мэдгүй би ингээд би болохоор юун сатахгүй хоолоо хийж байгаа нэг миний хоол амар удаан болдог за. Хүмүүс тэгээд ингээл нэг 3-4 цаг мог хийж байгаа хоол бүр тэгээд тэр хоолны өмнөр 3-4 цаг аваа суун гэдэг миний хувьд амар хэцүү. Би зүгээр тэгээд 40 минут л болгомоор. Гэтэ эсрэгээр нөгөө нэг айгүй яарч хийднээсээ болоод хоол нэг тийм дутуу болсон шиг хам хумч юм шиг нөгөө одоо манай нэг найз гэдэг байхгүй юу? Нэг хоол хийхдээ тэр ганц хоол хийдэггүй заавал шүлттэй 2 дугаар хоолтой хийдэг. Тэнгүүд ингээд нэг зэрэг 2 хоол хийх гээд ингээ амар яарч сандарч ингээд бүх стресс олж хоолоо иддэг. Тэгээд тэрнээс нь болдог ч юм уу ингээд хоол надад ерөөсөө нэг тийм дутуу болцтой санагддаг. Итгэд айгүй хэцүү. Тэр нөгөө нэг хоол хийд одоо чинь арай нэг баяр төвлийн явдал байнг гэдэг ийм менюнээс нэг арай өөр менютэй хоол идэхээр тэр нь би идэг байхгүй юу? Очиж төрөлбөрийн амтлагчийг хоорд нь хольж хийхдээ айгуусаа гэхгүй юу? Ээж мэж мах захыг ингээл зөөдрөлт мангар удаан батлаж авчихсан. Би 40 минутанд яг тэр шиг зөөлрөж чадна. Очир өөр цоо моч юм авдагч байна. Тийм аргаар нөгөө нэг янзлах сурсан гэх юм уу? Тэгэл яг хөө тийм жоохон эрүүл биш гэж үздэг болохоор манай гэрээ өдөр тутмын хоолыг болгоос ээж дараг давснаас өөр амтлагчгүй л тийм хоол иддэг. Тэгээ би ингээл чинь бас хүн болгоны амтлаг мэдрэмжинд өөр шүү дээ. Тэгэл гаднаас ирсэн үед бол ялтчгүй би хоол ичт юм уу? Манай гэрийнхэн бас яг тэгдэг штэ. Ерөөсө хоолнд янз бүрийн амтлагч хийдэггүй. Ерөөсөө л давс перц тэгэл болоо. Дуртай болохоос яг нэг илүү дутуу хоол хий гэж боддгоо маа. Гэтэ сүүлийн үед ингээд би яг хийхгүй ч гэсэндээ ингээ хоолны бичлэг хоол хийж байгаа заавартай бичлэг энэ төр хадгалж аваад байдаг болсон юм лээ. Яг ч хадгалаад байгаа мэдгүй зөө. Би бол тэрийг өөрөө хийн гэж бодохгүй байгаа байхгүй юу. Гэтэ зүгээр л ингээл хадгалсан утсан дээр байхаар айгуу гоё харагддаг. Яа, хоолцыг тааруулж хийж чаддгүй юм бэлээ. Ингээд нэг хүний хоол өөртөө л зориулж хоол хийхдээ ингээ яалчгүй ингээд их болчдөг. Тэгэл би тэрийг 2-3 удаа халааж иддэг. Тэгээ би ингээ айгуу гутарж байгаа. Надад хэцүү байгаа. Би ингээл айгуу хотод муутай. Тэгээ ер нь бол намайг яг чи яагаад дуурайгаа хотод муутай болно гэж хүмүүс хэлээд байдаг байхгүй юу. Тэгээ би тэрэнд нь жагаад тэгээ халаасан хоол мол их идэхээр болохгүй бахтаа гэж бодон идээ. Тэгээ тэр нь ингээд сэтгэлд айгуу бас намайг төгшөөгээд ангууд нь би зүг зац бэлий гээл зүгээр талхаа идээс. Халаасан хоол муу хаа. Манай гэрийнхэн ерөөсөө хаал ерөөсөө ер нь хизээрээс ч юм мэдхгүй яг ингээд нэг оройны хоолой тааруулж хийдэг. Ерөөсөө хоол үлдээдэггүй. Тэр хоол үлдсэн байх юм бол тэрийг маргааш идэхэд би ганцаараа заяа. Бараг чи идвэл идэхгүй бол нөгөө хоол өгөхгүй дэр гэдэг шиг байна. Тэгээд нөгөөдөл чи идэхгүй тэгэл би нэр ихтэй хоолны аялал гараад тараас айгүй муухай идэх шүү те. Тийм тэр амар тийм санаа. Тийм та ялангуяа өөрөө хийсэн хоол бол тэгээ бүр муухай. За нэг талхамалах ингээд хөгжрөөд хайхаг бол за яах вэ те. Өвөл мөрөлөө шуум уунд хүчийгэл хайхсан. Тэгээ яг хийсэн хоол хайна гэдэг бол айгүй муухай. Тийм. Тэгээд дараа нь тэрий чинь нөгөө нэг юу ячиж авахгүй би тэгээд болохоор гялгараад нь хийж хөлдөөгчнэж хөлдөөгöd тэгээд манай эмээгийн хашаанд нохотой тийшээ явжаад өчтдөг. Тэгээд хашааны нохоо чинь амар тамирчин шиг яг ингээл бүх амцтангаас заа тэгээд идж байгаа хоол болгоныг ингээл амар энэ юм тэр тийм ингээд хангалах стресс юм байна уу их шиг зүгээр идмээр байгаа юм аа идэл харин хамгийн гол хэмжээг нь гоё тааруулаад тий. Ийм гарын алга шиг хотоодондоо таарсан тийм баг багаар идээ тий. Тэгээд ийм хорвоо ертөнцид ийм их гоё амтлагч идэж болох юм байх чи эднээс татгалзаад яах юм бэ гэж жоо. Тийм яг тийм шүү дээ. Уусаа хүн чинь яг айгу цөөх юмнаас л яг ад жаргалыг мэдэрч чаддаг шүү дээ. Тэгээ нэг нь бол яалтчгүй хоол шүү дээ. Тэгээд нэг юм том юмнаас татгалзна гэдэг чинь ер нь бол байж болохгүй байхгүй юу? Тэгээ яг ингээд өчигдөр жишээлбэл би амар үйлцсэн байгаа шүү дээ кино үзээд. Тэр одоо би ингээд миний би надаас зүгээр нэг жоохон чихэрлэг юм мэдчихвэл яад юм бэ гэсэн мэсч дахин дээрээ байгаа байхгүй юу? Тэгээ салаамсчууд амар их тэгдэг ингээд тан доороо чинда гэж ярьдаг байхгүй. Миний ингээд чихэр ингээд дунчлаа тэгээд ингээд шоколад юм чихэр хэрэгтэй ингээд
одоо нэг юмыг хүнд өөрийгөө ойлгоход амар хичээсэн үед ч юм уу эсвэл ингээл шалгалтын алгалтанд амар бэлтэж байгаа үед эсвэл ингээл амар их ингээл нөгөө нэг ажилтаа үе үед ч юм уу хүний ингээд чихэр биенээс ундаг гэж өөртөө яриад өгдөө. Наад уусаа нөгөө нэг хүний тархи чинь нийт глюкозны хэрэглээний 20% хэрэгэлдэг гэдэг яг тэгэл тархид ажилласнаас л болд юм шүү. Тэгвэл тийм юм байна. Тэгсэн чинь би бас саяхан нэг найзаасаа сонссон. Хүний биед бүр огт хэрэггүй зүйлээ нисэн ч хэрэгэдэг юм лээ. Ямар сайн ээ. Харин бүр ямар ч хэрэг байхгүй. Бүр ямар ч хэрэг байхгүй. Зүгээр л наа чи амт өгч байгаа. Тэрнээс чи өөр зүйлээс глюкоз энэ авч болдог. Сахар ал ерөөсөө хэрэггүй гэж хэлсэн. Тийм. Яг одоо тийм чихэрлэг зүйл хийдмээр байна гэдэг чинь худлаа одоо хуурамч мэдсэж гэсэн үг гэдэг. Би тэр нь чинь итгэвчтэй гэхгүй. Тийм байна. Тэгээд юу лиддэг хүний амлах мэдрэмж амар сайн гэдэг заяа. Төрөл бүр юмэг би нөгөө манай ажил дээр нэг юм бандгаар хичээдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө ланча бид нар гэрээсээ хийж очиж ирээ. Тэгээ би бинийхээ хоолыг ингээ шэрлж мэрлээс иддэг байхгүй юу? Тэгсэн чинь их чи хаал давсаад аим шарав байна. Тэг хүүе бүр ямар аим шарав юм бэ гэдгсэн чинь өөрөө л штэ гээл. Гэтэ нэрээ жоохон шарвтуулсан юм уу гэж одоо идээд байгаа байхгүй юу? Тэгээ надад тэр аим шарав гэсэн. Тэгээ дараа нь би тэр нөгөө хот бат дараад хоол идээд хоолоо амтлаа. Шүлөө гээл амтлаа штэ. Би бинийхээ тэр чинь нөгөө хүн болгоны амтлах мэдрэмж гарч ирэн штэ. Тэгсэн чинь миний шүлнээс амснаа. Ямар муухай амсан шүлээ. Ямар ч амтлахгүй. Даас хийлтэй. Тэгээд юм таргалцтай хүмүүсийг ажиллахаар ялцчихвол яг нэг хоолны нэг юм байдаг. Хөдөлгөөнөөс гадна яг хоолны юм асар там юм буруу зүйл байгаад байдаг байхгүй юу? Би гэрийнхээ хамгийн болохоор ч тэр юм уу манай гэрийнхээ асуудал өгч ярьдаг. Бас never гойлог хүмүүс ч хиччихв тэгээд хоолнд асуудал байна гэсэн ялцчихв. Би хоолндоо амар цадаж маддгүй мэдрэмж тэгсэн чинь нэг хоол эдснээс 30 минутын дараа тарих бид нарт ингээд одоо окей болцсон гэдэг мэдрэмжийг өгдөг. Би болохоор тэрийг хүлээж тэсэхгүй яг цадцсан гэж мэдрэмж ирэхгүй ах шиг ингээд олон мэдээд байд юм шүү. Тэгээ тэрийг одоо амар мэдэрсэн. Одоо окей. Зүгээр хотоо ирж байгаа маа гэдэг. Яа окей. Яа. Тэгээд яг шингэц энэ гайг болж байгаа болохоор би бүр нам унтж байгаа 8 цаг бүр ингээд ямар ч дундуур нь сэрж мэрхгүйгээр ингээд зүудэлж мөдлөх нь бас айгүй багассан юм шиг санагдаад. Тэгээд яг ингээд гоё удаад босч ирэхэд хүн нэг амарсан юм шиг мэдрэмж ингэж авч ирж байгаа гэх юм уу? Наад зэгс байгаа юм шүү дээ. Тийм. Хоолтой холбоотой гэж бодоод байгаа. Яг холбоотой. Тийм. Тэгээд ер нь ингээд нүг ихэнх хүмүүс нүг улиралдаа тааруулж хоол иддэггүй. Би тэрийг айгүй анзаарсан. Зун болцсон байхад л ингээд амар их махтай хоол хийгээл эсвэл бүр ингээд банштай цай маа зун болцсон халуун өдөр хийж идээд амар хүнд хоол штэ. Тэгээ ингээд айгүй санаад ингээд өөртөө мэдэрдэггүй юм шиг байгаа. Тийм мэдгүй. Тийм. Хэрвээ ингээд бид нь ингээд хоол нь хүндтэй ч юм уу ингээд тавгүй мэдрэмж төрөөд тэрийг хүн бол тэрийг ингэчлээ дээ гэд бодно шүү дээ. Гэтэл тэрийг угаасаа мэдрэхгүй байгаа эсвэл тоохгүй байгаа ч юм уу тийм хүмүүст бол тэгээд жоохон сайдл санагдсан шүү дээ. Мэдрэхгүй байгаа. Бид нар ч нөгөө нэг юуг мэдэрдэггүй шүү дээ. Миний одоо нэг амар имзэлдэг юм юу гэхээр Монгол хүмүүс амар цайжамж байдаг. Цайнд амар давс хийдэг. Ус уухгүйгээр зүгээр ингээд давстай цай уугаад байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь надад ингээд ер нь огт идээгээ хийж болно. Огт давс хийхгүй зүгээр тэр ус цай ууж болдгоо мó тэгэхээр ингээд ус уухгүй өдөрт ерөөс ус уухгүй тэгээ аман цангаар тэр давстай цайгаа уучдаг. Тэгээд тэр чинь болохоор шингэн биш баг хоол болчихж байгаа байхгүй юу. Давстай сүйтэй цай чинь шингэн биш тэгэхээр ингээд хангалттай шингэн авч байгаа санагддаг. Тэгээ Монгол хүмүүс ер нь бол усаа ууж сурах хэрэгтэй. Би энийг нөгөө нэг Солонгост байж байгаа гэдэг. Тэгээд нөгөө усууд цулсан чинь бас яг Солонгос дээр л багш нар өглөөдөө хамгийн түрүүнд хийдэг үйлдэлүүд бол заавал ус уух хэрэгтэй гэж ус биднэрт ийм гэх тэр нөгөө усны хэрэглээг
ингэж сурсан. Тэгэл түүний дараанаас эхлээд ялцч ус амттай бас амтгүй ус гэдэг мөлтг мэдэгддэг болоо. Хүч тийм тий. Тийм энэ ямар гоё амттай ус вэ? Энэ ус айгүй амтгүй ус байна гэдэг. Тийм хүмүүс бүр юу яриад байгаа би чи одоо Манай монголчууд юмны амтыг амар ялгадаггүй мэн гэж санагдсан шүү. Одоо ингээ хоёр өөр орны адилхан үхрийн сортны мах ч гэсэндээ өөр амтагддаг. Одоо жишээ нь Японд бол тэр амар олон төрлийн будаа бүгд өөр амтагддаг. Тэг монголчууд ерөөсөө ялгадаггүй санагдсан. Тэгээд одоо Европ руу явах юм бол нөгөө нэг амар олон бяцлагнуудынх нь амт байна тий. Харин тэд нөгөө нэг яг ийм амтлах мэдрэмж фрешэрээ байхын тулд бид нар хоолныхоо давсныг тэгээд идж байгаа амныхаа сайхныг багсах юм шиг үлээ. Тэгжээж хүн мэдэрдэг. Тэгээд яг нөгөө нэг анх эрүүл хаалтыг манай ээж манай гэр тавьчирваа. Одоо нөгөө нэг энэ анууч ингээд нэг хүүхэн мэдэн штэ. За. Тэр чинь хамгийн анх юм хоолтой гарч ирж амар ясахгүй юу? Одоо олон танигдсан гэх юм уу? Тийм үү. Хөтлөгч анууч юм байна штэ. Тэр чинь тийм хоол дээрдэг гэсэн байхгүй юу? За юу тэгэл. Тэгэл ингээд нөгөө нэг эрүүл хаалт тэгээд нөгөө бүхэл өөрийн гурилны хэрэглээ монголчуудын хоол ингээд жоохон буруу байна гэдэг. Тэгээд тэр чинь бас ном зам гаргаж ирсэн аа. Тэгэл ер нь яг тухайн үед манай ээж бас амар эрүүл хаалт хэрэгтэй мэн гэдэг юм сураад тэгээ би тэгэхэд гэртээ юм бүхэл өөрийн хоол тэгээ хүнсний нагаагаа жигэн жидэж мэддэг. Тэгэхээр ихтэл ингээд амар авдаггүй заяа амнаас унаад байна. Тэгэл ээж эрүүл хаалт хийж ингээд бид нар манай гэрх би нараа харж ярваадаг заяа. Тэгээ давснаас яахгүй тэгэл ингээл зөв хар тэрсэн мэрцэг дараа нь аяган дээрээ ингэж хийж амтлаа. Тэгээ сүүлдээ бүгдээрээ яг тэрэндээ ингэж тарсан. Бид нар ийм амтгүй хоолыг амтгүй гэж одоо юу тэр чи одоо зөв амттай. Тэгсээр нэм амтлагч багтай хоол учраас тэр нь ингэж хамаагүй эрүүл агаад байна. Тэгэл яг тэр чигтэрээ ингэж татсан. Тэгэхээр ер нь бол яг юм одоо гэр бүлийн хоолтын хамгийн чухал хүн бол ялч хоол хийж байгаа хүн. Ээж тэр гэр бүл ингээд эрүүлтийг тогтоодог хүн бол яг хоол хийж байгаа хүн юм бэлээ. Тийм штэ. Миний би бас ерөөсөө анзаардаггүй байгаа. Гэхдээ яг анзаарсан маань болохоор нэг би 8 дугаар ангид тахт юм уу? Анзаарсан байхгүй. Манай ээж аав ихтэй хоёулаа ажил хийдэг. Тэгэл өглөө хоёулаа ажилдаа явах хүмүүс чи манай дүү дээр хоол цай бэлдээл ч юм уу тэгэхгүй. Тэгэл битэр чинь нэг дундаа ангид орж эхлээл өөртөө орой хоол мол хийгээл эхэлсэн. Тэгээд ингээд ерөөс манай ээж агай цөөхөн хоол хийдэг гэсэн санагдаж байна. Тэгжсэн чи яг 8 дугаар ангид орсон чи манай ээж ажилласаа гараад тэгээд 2 сар гэртээ байдаг байхгүй юу? Ёо тэр 2 сар бол нэр үнэхээр жаргал байсан заяа. Би бүр хүмүүс ингэж амьдрч болд юм уу гэх бүр ингэж амьдрч юм уу би гайхаад зав. Энд чи одоо ингээд өглөөс ирэхэд ингээ ээж цай чанцсан өглөөний цай бэлтгэсэн байгаа байхгүй юу? Би бол тийг амьдралтай хамтаа мэдэрсэн заяа. 8 дугаар ангидаа шүү дээ. Тэгэл өдөр хичээлээ тараал гэрт ирсэн чи ээж бүр хоол хийдэн за. Бүр яг хоол хийдэн заяа. Бүр шок за. Тэгэл ингээл ээжэл ингээ би амар үнэрч. Би ингээл гэрийнхээ очлоо ороод шууд ээж ямар хоол хийснийг үнэ заяа. Тэгэл би яг ямар хоол хийж байгааг нь би яг үнэртэж чаддаг. Ингээ шүлнүүдийг нь ялахгүй шүл хийж ийна гэдгийг мэднэ. Тэгээ бусад хоолыг нь бол бүр яг ийм хоол хийж гэдгийг мэднэ заяа. Тэгэл нөгөө завтай болсон юм чи манай ээж чи орой хоолнд ингээл байнга хийдэггүй амар гоё чамин хоол хийгээл за. Тэгээд гэртээ байгаад байгаа болохоор манай ээж чи ингээд гэрийн бүх ажлаа өөрөө хийдэг бол манай дүү хийлэхгүй. Тэр нэр үнэхээр эхний 2 сар исэн заяа. Тэгэл манай ээж ахаал ажилд ороод амьдрал ингийн юунд ороод. Тэрэн ч яг нэг юм алдчихж байгаа юм. Тэгээд ингээд бодоод байсан чи Япон солонгост ч гэрээ эзэгтэй хүн ерөөс ажил хийдэггүй шүү дээ. Ерөөсөө л тэр гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг хангахын тулд ингээл яг хоолоо игээл хамаг гэрээ ажлуудаа хийгээл гэрэх нэг стресстэйхгүй байх талаар ингээл хамаг арга хэмжээг аваад. Тэгээ надад ихтэй энэ ер нь айгүй зүг санагдсан. Яг хоо жоохон нөгөө нэг ингээд мэдээж яг хост хүн өөртөө сайн ярилцаж тохиролцоод яг энэ чи дээрээ амьдралд тохирж байгаа амьдралын хэм айгүй яг тохирж байгаа бол энэ бол надад айгүй эрүүл айгүй зөв амьдралын хэм маяг санагдсан. Ингээд одоо яг энэ housewife-ийн амьдрал гэж байгаа шүү дээ тий.
Аха. Эндээс өөрөө одоо эмэгтэй хүмүүс өөрсдөө бас амар кайфдаг заяа. Тэгээд Тийм. тийм гэхдээ энийг болохоор нэг хэсэг юм амар феминист үзэлд амар их гарч ирэхлэнгуйтаа ийм хүмүүсийг амар ингэж жоохон одоо гадшаагаар өөр ажил хий тэ эдийн засгийн хууль тусгаар тогтнол гэдэг юм амар их ярьж эхлэв. Тэгэж тэрнээс шиг би бас өөртөө байсан. Би ингээл ажил хийгээл гадаад явж байгаа гэсэн яг гэртээ бол бас яг чиний яг саний ярьж байгаа шиг тийм ээж байгаа штэ. Тэгээд за тэгвэл окей би яг гэртээ байдаг тийм ээж байж гоо гэ өөрөөсөө асууж байгаа байхгүй ажил хийхгүйгээр. Тэг барыг чадан заяа. За тэгвэл боломж нь ажил хийдэг ээж байж чадах уу гэхээр би бас чадна. Тэгэхээр яг ингээд хамт амьдарч байгаа хүмүүсийн тэр нэг юу н хэрэгтэй байхгүй надад. Одоо л би надад өөр сонголт байхгүй байгаа даа штэ. Ажиллах. Одоо сонголт байх юм бол бас гэртээ байгаад яг одоо энэ гэр бүлийнхээ хүмүүсийг халамжилдаг гэдэг энэ зүйлсийг хийхэд бас өөрөө бас яг амар том амар чухал гоё ажиллагаад байгаа. Тийм. Одоо чиний хувьд байх амар гоё гэдгийг мэдэрч штэ тий. Тийм. Энэ ялангуяа нэг юу байсан баха. Надад яг ингэж санагдсан юм эхлээд энийг яг мэдэрч үзээгүй байжгаад гинт яг ийм байдаг гэж болох юм байна мэдэрсэн болохоор амар гоё байсан. Гэтэл яг ингэж зерогоос эхлээд яг ийм амьдрал байсан хүнд бол энэ зүгээр л байх ёстой юм. Тэр мэдрэхгүй л магадгүй тэгээ. Яг тэгэж ингэж нэг миний төлөө ийм их юмыг хийж өгж гин гэдгийг ингэж анзаарахгүй үнэлэхгүй байдаг гэж магадгүй. Би бол удаанда хэр удаан хүнтэй юм яриаггүй явж үзсэн бэ? Би ер нь гэртээ хэд чангаар ганцаараа байж чаддаг. Ер нь бол миний дээдлийн хугацаа нэг 5 хоног хаа. 5 хоног хүнтэй огт юм ярилгүй байж үзсэн. Тийм яг 5 хоног гэрээсээ гарахгүй тэгэл уцаараа юм зохицуулчих байгаа юм чинь тэгэл гэртээ байж байгаа л яалтчгүй миний идэх юм дуусаал тэгэл гэрээсээ гарчих. Би бас яг нэг тэгж үзсэн. Тэгээ би байж чаддаггүй хүмүүс бас байдаг шүү дээ. Одоо юм амар extrovert хүмүүс бас ингээд өөрийгөө тусгаарлаад баг зэрэг өөрийгөө ажиглах хугацаад суралцмаар юм шиг санагдсан. Тийм. Тэгээ энийг бас яг анзаарсан ингээд нэг extrovert байсан ч гэсэндээ яг тэрийгэ илэрхийлж байгаа илэрхийлэл бол шалтгаалаад ингээ би зарим extrovert хүнтэй амар гоё харьцаад юм яриад байгаад байж чаддаг. Зарим extrovert хүнтэй болохоор бүр ингээд миний бүр харахаар бүрээд байна. Тэгээ энэ болохоор ингээд extrovert чанарт нь биш зүгээр тэрийгэ илэрхийлж байгаа илэрхийлэл хэмжээнд байгаа юм байна гэдэг нь ер нь бол анзаарсан. Тэгээ зарим хүмүүс бол тийм аюул extrovert байдаг. Зарим хүмүүс нь амар гоё. Хамт юм ярил ингээл яриад байдаг. Муухан чамд яг яаж мэдрэхтэй. Ингээл зүгээр яг ингээд намайг амар юм лайтай мэдрэмж төрүүлээд байдаг гэх юм уу. Би зүгээр яа энэ лайтай юм яасаа гэж боддог. Бүр ингээ хажууд чимээгүй сууж байгаад амьсгалж байгаа хүртэл ингээд амар тэртэй байгаад байдаг. Тэнгүүд ингээд мэдгүй ингээ яг тэр нэг extrovert байдлаа илэрхийлж байгаа ямар нэгэн байдал нь надад ингээд айгүй муухай сэтгэл төрүүлсэн баг. Тэгэл би яг тэрэнд нь дургуулгаад байдаг баг. Тэнгүүд ингээд яг адилхан extrovert ч гэсэндээ ингээд зүгээр л яриулаад яриаг нь сонсоод байгаад амир байдаг юм байдаг. Тэгээ би тэрийг болохоор тэгэж бодож байна. Бид нар одоо яг хүмүүс биендээ тааламжтай тааламжгүй байна гэдэг нь яг тэгэхээр introvert extrovert-аар ялгараад байгаа юм биш. Бид нар ч одоо адилхан гадагшаа төрлийн хүмүүс ч гэсэн биендээ дургүй хүмүүс бас байдаг заяа. Бэлгүүл яах вэ? Зүгээр л яг тэр нэг тухайн хүний vibe нь юм шиг байна. Тийм бах. Тийм гэсэн би бас амар ингээл өөрийгөө extrovert гэж бодож байгаа юм. Миний ингээд таалдаг хүмүүс дандаа introvert хүмүүс байдаг заяа. Энэ гой хүн шүү. Тэгэхээр нөгөө ч дандаа татгаж байгаа хүмүүс. Амар соно. Тэгснэ би тэр өөрийгөө илэрхийлэмж нь л яг юм өөр байна да гэж бодсон. Гэтэ ер нь бол тэгээд яг хүний мэдрэмж өөр болохоор яг нэг хүнд таалагдж байгаа хүн нөгөө хүнд бас таалагдахгүй гэж болно шүү дээ. Тэгэхээр энийг бас нэг тийм амар хүндээ хүлээж авах шаардлагагүй. Тийм. Тэгээ бас нэг амар сонио. Манай нэг танилын 5 настай хүүхэд эмэгтэй цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд тий тархан гэж хэлснээс болоод гэртээ ирээд юм идэхгүй байх гэж байгаа юм чинь.
Тэгээ тэр хүүхдийн гэрт ч гэсэн яг нэг тийм яриа болдог болоод л ингээд нэг хүүхдийг харангуйтай тийм хэлсэн байгаа. Тэгээ тэр хүүхд юу ч тийм тарган марган биш те. Уусаа жоохон хүүхдийн тарган байна гэж юу юм тийм үстэй. Тэгээд жоохон хүүхдүүд хүртэл ингээд амар ийм body image-тэй болцсон байна. Нэг юм гэсэн шүү дээ. Нүдний туссан бүдүүн хүн байдаг шүү дээ. Тийм байвал мэдгүй би бол өөрийгөө бүдүүн хөлийн чүрсэн байсан болохоор хүмүүс намайг тарган гэх тэр ус эмзэгдэг байсан. Тийм үү? Тийм засах ус. Тэгээ яа та нар тарган хүн хараагүй юу гэ. Тэгээ ингээд одоо ч хүүхдүүд гэтэл Монголоос их юу юм байна. Зүгээр орн байна. Монголчууд ч хүмүүсийг тэгж амар их гадаад байдлаар нь дүгндэг хүмүүс биш шүү дээ. Одоо чинь ингээд нэг яг нэг тийм стандарт байгаад тэрэнд хүмүүсийг нийцүүлэх гэдэггүй. Зүгээр л яг тэр хүн ингээд индивидуалээр яг тэр хүний өөрхөн байгаа байдал өөрт нь зохицсон нүүр царайтай зохицсон бие хаатай байх юм бол тэр хүн окей тэгэл гоё хүн шүү дээ. Заавал нэг юм чи ийм байх хэрэгтэй, ийм байж ижил гоё байна гэсэн юм байдаггүй. Гэтэл нөө тийм болохоор нөгөө нэг асуудал дээр харцангуй тийм ихтэй. Гэтэл одоо яг ингээд Солонгос, Японч нь ингээд бүр тураалтай байж тэр хүнийг гоё гэж харах гэдэг шүү дээ. Яг надаас нэг амар тураад 44 болсон гэж байгаа сте. Тэгсэн чинь манай нэг найз намайг харснаа. Хөөх яасан гоё турцсан гэхээр би яна тийм байна гэж тэгсэн чинь царайлаг байсан бол айдал байхаар шít гэж авдээ. Йоо бүр юу ч байгаа юм бэ? Бүр ингээд зэвэн овшээ. Бүр ингээд амар мохоо доош нь хийж байгаа. Тэгээ ингээд анзаараад байсан чинь ингээд тэр найз маань ингээд намайг амар доош нь хийдэг байгаа байхгүй юу? Гэтэл би ингээд айгүй олон жил найзалсан тий. 6-7 жил найзалсан гэдэг шалтгаанаар ингээд тэр хүний надад хэлж байгаа муухай амиг ерөөсөө тоодоггүй манай найз үнэн л юм хэлж энэ за би ч тийм л хэмжинтэйгээ бодоод ерөөсөө юм боддоггүйсэн надад бүр амар муухай юм хэлдэг байсан байгаа байхгүй юу? Яг энэ дээр би анзаараад тэгэл намайг ч ингээл эмгтэй хүн шиг биш байна. Үсээ гоё ургуулахгүй байна, нүрээ бодохгүй байна гэл ингээл ер нь бол ингээл дандаа нэг юм гадаад байдал руу чиглэсэн юмар намайг аюу доош нь хийдэг гэсэн бэлээ. Тэгээ энэ бас яг тэгээ жоохон хүүхдүүд ч гэсэн айгүй юм болцсон харагдсан. Гэхдээ тийм чамд амар цогтой штэ. Би бас чиний би харин чамаас нэг тэрийг асууж бодсон. Чи энэ үсээ яг ийм халимаг ингэж засуулъя гэдэг бодол чамд хизээ орж ирсэн. Хизээнээс юм үстэй байсан. Би 4-р курсээс хойш тийм үстэй байсан шүү. Би нөгөө нэг дипломд бичиж байгаа нөгөө би амар урттай бүр юу лээ бараг ахар сүүлд хүрсэн айгүй урттай байсан. Тэгээ айгүй өтгөн уртсан шүү дээ. Өсөөлөгдөхвээ зурга явуулаарай. Харин тийм ээ. Хүсэдэг харин би амар удаан тавьсан үстэй ажиллах ингээ хинч намайг урт үстэйгэр маань төсөлгүй бүр урт үстэйгэр маань амар олон жил харсан хүмүүс хүртэл ингээ нүдэнд харагдаад байсан дээ. Тэгээд тэр тайрсан шалтгаан чинь би тэр нэг дипломын ажил бичиж байгаа тэр амар урт өсч нөгөө би ингээ өдрийн баг 10 цаг би тэрээр суучих байгаа шүү дээ. Тэр чинь ингээ нөгөө миний хувийн хөргөөд амар өвтгөөд би ер нь зохихгүй байсан жамар ингээ шууд андеркат болгоод тайрч ирсэн аахгүй. Гэсэн итгэлтэйгээр үсээ тайрсан болохоор ингээд надад ямар ч хамаагүй байсан. Гэтэ ингээд нэг тайрсны дараа хүмүүс бүгдээрээ амар зохин гэж айгуу гоё хэлсэн. Тэгээ би тэр чигээр нь би туулд ийсэн шүү дээ. Харин тийм би харин чанд ер нь яг уу Солонгос, Японч бол хамаагүй шүү дээ. Тэгээл Монгол эмэгтэй хүмүүсээ энэний бүснээстэй байна гэж амар ховор. Тэгээд би чамаг хизээ ингэж үсээ ингэж тасаалаа гэдэг бодол орж ирсэн болоо гэж бодоод байхгүй юу? Ерөөсөө ямар ч тийм фэшн асуудал байгаагүй зүгээр л миний эрүүл мэндийн асуудал байсан. Тийм ээ. Гэтэ гоё цагтай шүү дээ. Чиний үсчихгүй шүү дээ. Гэтэ би одоо үсээ ургуулж байгаа шүү дээ. Гэтэ чиний найз чинь тэр найз охин чинь чамд ингээд гоё юм хэлдэг. Чиний чи гоё шүү маяг шүү. Чи юм гоё нүрэ бодохгүй явж болтой гоё ярьстай ч гэдэм үү эсвэл зүгээр юм гоё үртэй тэлтэй ч гэдэм үү. Үгүй зүгээр намайг тотон доош нь хийдэг байсан билээ. Зүгээр ихтэйгээрээ би бас ингээд нөгөө найзынхаа яриаг бодонгууд тэр найз маань өөрөө амар ингээд намайг шүмжлээд хэлж байгаа юмдаа өөрөө яг үндэг амар инсекюр байдаг. Өөрийнх нь тэр юмуд юусаа таалагддаггүй. Тэнгүүд тэрийг нь би тоохгүй байгаад ангууд би өөрт нь бас таалагддаггүй. Тийм биш юм бэлээ. Тэр ингээд хүн таалагдахгүй байхад ягаад найзлаад байдгийг би бас юу ойлгохгүй байгаа байхгүй. Хэрвээ одоо ингээд надад нэг хүн таалагдахгүй бол би тэр хүнээс шууд заагаад барь хизээч найз болоод тэр хүнийг доош нэгээд хийгэж ч юм уу тийм юу ч тийм хүсэл төрөхгүй штэ. Тэнгүүд ингээд надтай амар олон жил ингэж намайг айгу муухай ороод ич найзлсан байгаад би бас гайхаад байгаа. Энэ хүн яг ирүүл үгээ зүгээр байгаа. Та сайн найзууд байхад тэр жоохон мөлий ойлгох хэрэгтэй юм биш үү? Тэрийг одоо
өнгөрсөнд нэгнийгээ уучлаад би бинийгаа байгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй биш үү? Мэдгүй би бол бараг хаж найзлахгүй байгаа. Би ер нь ингээд хүнийг ерөөсөө өршөөдөггүй, мартдаггүй. Яг нөгөө нэг юу байцгаа гэж forget and forgive гэдэг шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг ариун минийх болохоор I'm not Jesus. I don't have Alzheimer байгаа байхгүй юу? Чи юуны орд юм бэ? Би загсны ордстэй. Яа, загсны ордын хүмүүстэй байдаг уу? Энэ миний MBTI-тай холбоотой байхгүй. Би ч INTJ. Гэхдээ яг харин тий яг энээс болоод би бас тухайд итгэдэггүй байхгүй юу? Тэр хүнийг арай зөв тодорхойлдог санагдсан. Зурхаач нь бол зүгээр л ингээл яг ийм ордонд төрсэн хүмүүс бол ийм байна гэд нэг юм ингээд нэг задна шүү дээ бүх хүмүүсийг. Тэнгүүд MBTI нь болохоор яг нэг хүнд таарах хэвийг нь олж өгдөг болохоор гэх юм уу? Зүгээр яг нэг мэдэхгүй л те. Гэхдээ хүмүүсийг эхлээд нэг орд энтрийг мэдхээс өмнө ингээл ярьцаж марцаад нэг таамаглалцсан мэд байгаа штэ. За энэ нэг тийм ордных юм шиг байна да гэд нэг мэдрэмж ирдэ штэ. Тэгээ асуухаар ер нь бол нэг зөрдөггүй байхгүй юу? Чи намайг юу гэж бодож байсан? Би чамайг хэлэнцгэж чадахгүй юу? Чи зөрөн насаа. Юустэй захны орд чинь нөгөө хамгийн тийм гинэ чинь тэгээ хамгийн тийм innocent гэх юм уу гэж хүмүүс боддсон биш үү те? Би бол хизээ захны ордны хүнтэй таараагүй. Миний таарсан бүх захны ордныхаа ер нь бол араас хутгалагч байсан. Тийм үү. Би захны орд yes. Захны ордны хүмүүс бас амар юм зүн сайвантай хүмүүстэй байдаг гэдэг юм лээ. Найд 9 жил заасан нэг 6 зам бэлгтэй холбоотой гой юмнуудаа ярина гэжсэн шүү дээ. Яг дараагийн даваа дээр яриа заяа. За тэгээс хөшөөлөгтэй хоолоо хангалттай ярьсан уу? Хойлоо бүр шал ангид юм ярьчих болох юм. Хоол хийсэн яач юу? Юу болчих. Юу? Миний яг нэг яриагээд бичсэн байсан юм. Ингээд нэг сүүлүүд ингээд энэ тунхаа байх хүсэлтэй. Ингээд айгуу залуучсан. Тэгээд гисэн чинь ингээд сүүлийн одоо охтууд одоо яг нэг юм 18-аас 23 насны охтууд заяа. Парис руу аялахаар явчих юм бол хамгийн түрүүнд Эйфелийн цанхаг руу очдоггүй гинэ. Хамгийн түрүүнд очдог газар нь Бренди Мелвилл гэдэг дэлгүүр заяа. Тэгээд энэ дэлгүүр нь болохоор зөвхөн нэг арьс морийг хувцас зардаг. Дэлгүүр рүү орохын тулд ингээд нэг юм нарийнхан хаалт гэх юм уу? Хаалган тийм нарийнхан заяа. Тэргээр багтаж орсон хүн л дэлгүүр рүү орж хувцас аав. Тэгээ бүр энэ дэлгүүрийн энэ брендийн хувцсыг өмсөх бол зүгээр статус заяа. Энэ үнэтэй гэсэндээ биш. Зүгээр юм би ийм гой бие хаатай, би өөртөө анхаардаг гэдэг юм. Тэр яг нэг юм турхаа хүмүүсийн яг нэг ингээд бусдаас илүү юм шиг бодлоод идэг штэ. Яг тэрийг илэрхийлж байгаа үзэл нь. Би нэг юм болсон бүр шок. Ямар амар юм. Тэг. Одоо би Парис очих юм бол зүгээр л Эйфелийн цанхаг дээр очиж одоо гой зураг авахайсаа л гэж юм бодсон штэ. Тэг. Гэтэл хүмүүс зүгээр хүүхдүүд бүр юм шал өөр юм бодож идэг за. Тийм юм. Би ч гэсэн би тэр нэг нарийнхан бодомжнуудын гадаас орж кофе уугаад. Биш дээ. Сүүлийн үед хүмүүс ч турхгаад ингээ амар бүр тийм диабеттэй ийм тариаг хэрэгэлдэг болсон байна бүү. Тэгээ ингээ хүмүүс тэр хамаагүй хэрэглээд байснаас болоод зарим улсуудад бүр тэр одоо нэг Ozempic гэдэг юм байна л та. Тэрийг нь бүр ингээд эмчийн бичиггүй бол өгөө болцсон. Тэр одоо турхаад авчихсан яг юунд байгаа тийм. Тэгэхээр бол яг тэр өөрт нь турхаа биш байгаас болоод ямар нэгэн асуудлууд байна гэж бодоод тэрийг турхаа байснараа одоо арилгаж чадна гэж бодсон хүмүүс л тэгэж улаарч турхыг хүсдэг бах та. Гэхдээ хүн бондгор бүдүүн илүү л жинтэй байхтай ч гэсэн хөөрхөн байж болдсон шүү хөхтүүд. Тийм болно шүү. Тийм. Би өөртөө готраал байвал улам готраад идэг. Тэгээ би угаасаа турч чадахгүй турх амирхцүү байгаа амж ашиг шиг тарган ч гэсэн хамаагүй хөөрхөн бай гэж бодоод би таргандаа готрахгүй тарган хүн яагаад ингээд одоо юу гэдэг өөртөө ихтэй хөөрхөн байж болтгүй юм гэж бодоод тэгэл зүгээр ингээд нүүр мөрөг хөөрхөн бодоод хөөрхөн хуцаа өмсөөл явахар хүмүүстэй чи муухай юм гэж юусэн хэлэхгүй. Гэтэл бондгор гэж бол хэлдэг. Тэ хамаагүй
Гэтэ хөөрхөн багаас тэг. Тийм. Яг энэ чинь хүн өөртөө хэр ихтгэлтэй байна вэ? Өөрийгөө хэр өөрөөр нь хүлээж авч чадж байна вэ гэдэг асуудал шүү дээ. Гэтэ ингээд би бас яг энийг хэлэх нь зөв ч юм уу? Нөгөө нэг юу болохоор би ч нэг угийн айгу турхаа болохоор иймэрхүү юм хэлэнгүүт ингээд намайг яг чи тарган үний зовлон мэдхгүй байж ийм ярьлаа гэд бас хүмүүс намайг айгу буруу шааж ирсэн. Гэтэ би нэг бол яг хүн өөрийгөө биедэл сэтгэл хангалуун өөрийгөө биедэл дуртай байхад нэг тарган турхаа хамаагүй санагддаг шүү дээ. Бусад хүмүүс тарган туранхаа гэж хэлээд тэрнээсээ болж янз бүрийн зан гаргаад байвал тэр хүмүүстэй харьцаа болоод тийм зан гаргахгүй байгаа хүмүүсийг л олж нөхөрлөж найзалж гэрэлж суух хэрэгтэй гэж санагддаг. Энэ яг манай аав хоёрын түүх байхгүй юу? Манай ээж төмөр тийм жоохноос өнгийн тарган хүн. Тэгээд бас яг турхаж амар хүздэг гэсэн. Би бол тэрийг амжин байнга турхаал идэг. Манай аав болохоор өөрөөсөө тоохгүй зүгээр л өөрийнхөө л байж байгаа ч тэгэл тэгдэг. Тэгээд би нэг удаа аавс асууж байгаа байхгүй аав та яагаад ээжтэй сууц ээж амар тарган штэ гэж хэлсэн чинь манай аав таны ээж чи айгүй гоё нүд дүүрэн би тэгэл сонссоо Яа яасан юм бэ би таны ээж яг чамархуу юм л дээ гэж төсөөлчихсэн чинь бүр чи намайг нэг 20 кг таргалуулах юм бол би яг ээж шиг олно. Тэгээд чинь тарган биш ээ чам дээр хорийн нэмсэн ч гэсэн би тийм гэхдээ ингээд цаалахад манай дүү дээр ээжтэй тарган хүн харсан гэсэн. Тэгээ би тэр ээжигээ тарган гэж хэлэхэд болцсон гэсэн. Хүмүүс таны ээж чинь тарган штэ гэдээ албаар хэлэнгүүт нь үгүй манай ээж тарган биш. Манай ээж тарган хүн байдаг гэ бүр ээжигээ өмөрөөд би тэр тийм болсон. Тэгээд энэ яг толгоонд суудсан уу яасан ингээд манай ээж ямар ч тарган болж ийс надад тарган харагддгүй. Тэгээ би бодож байгаа байхгүй хан турхаа хамаагүй юм байна. Зүгээр намайг ямар ч тарганч бай турхаач бай намайг ямар ч үед маань гоё гэж харах хөөрхөн гэж харах хүн л чухал юм байна гэ яг бодож исэн. Тэгээд ялангуяа нэг сэлгэлтэй насны нэр чинь яг өсөктөө бэлдээд би ингээд нэг хөөхлөд ирдэг үе идэг штэ. Яг тэр үе дээр хүүхдүүд ингээд өөрийгөө зүгээр таргалж ийн гэж бодоо. Тэгээ яг нэг гадаад адилтай айгүйх сэтгэл хангалуун бус болж ирж байгаа. Тэгээ сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй татваргүй болж ирж байгаа хүүхдүүдэд энэ айгүй хүн дээр нөлөөлөөд ингээ амар эрчимтэйгээр бүр тийм экстрим тур гарах хэрэгэлдэг. Гэтэл энэ юу ч зүгээр ингээ болоод өнгөрөх зүйл гэдгийг ингээд хүүхдүүдэд тайлбарлаж өгөх хүн юу байдаггүй юм билээ. Тийм ээ. Үгүй. Та яг ярьсан юм санаанд орчлоо. Би яг 5 дахь ангид амар тархалсан байхгүй юу? Яг нэг өсвөр шилжсэн насны гэдэм биш тээ 10 хэдэн төрөйд ч юм уу тий. Тэгээд тухайн үед би эмнэлэгт хэвчээсэн байхгүй юу? Ярьсан гэнэ эмнэлэгт. Тэгээд нэлээд тархалсан байжсэн чинь тэр үед одоо өсвөр насны тухайн үед надад амар том ичнэр санагдчихсан 10 11 дэх анги ичнэр юм уу? Ичнэр намайг чи ямар хөөрхөн юм бэ гэд чи бүр одоо энээсээ нэмж ерөөсөө нэг таргалахгүйгээр тэгээд турхгүйгээр яг ийм байв чи ястаа хөөрхөн байна гэд амар идүү ингээд тэгж хөдлөж аваад идүүрүүл гэх юм уу тэгээд би ерөөсөө тэр үедээ би өөрийгөө би муухай ингэж ерөөсөө бодоагүй тэгэл буцаад мэдэрч хорсон л та тэр хамгийн анхны хүн айгуу чухал юм байна чи яасан тавгай гэх юм бол муухай санагдчих юм уу те чи ястаа хөөрхөн байна гэхэд нэрээ хөөрхөн юм шиг тийм гэтээ ингээд бас хүмүүс яг юу гэж хэлж байгаа нь айгүй чухал байгаа байхгүй зүгээр турхай ан гэж хэлж байгаа хүртэл айгүй муухагаар хэлж байгаа жишээ байгаа зү. Тэгэнгүүт байлаг гэж хэлж байдаг шүү дээ. Тийм үү. Амар турхай гэл. Би бас сая 101 найзаасаа сонсчихсан. Би бас ингэж амар тархалаад байна. Би одоо эндээс жоохон тархалчих юм бол миний нөгөө нэг биеийн жингийн индекс яг хэвийнээсээ халиад ингээд тархалтай руугаа орох гээд ингээд тэгжээс ахгүй тэгээ жоох сэтгэлээр болсон байсан. Тэр BMI ч бас юу гэсэн штэ хүмүүсийн мэддэггүй юм одоо тэр чинь ингээд өндөр жин насаар нь хамааруулаад гараад ирж байгаа штэ тий. Гэтэл тэр бол зүгээр л average байх ёстой жин гинэ. Гэтэл хүн болгон өөр хүн болгоны биедээ аюулгүйгээр хадгалж чадах өөхний хэмжээ өөр. Тийм болохоор яг тэр BMI-д баригдаж болохгүй. Одоо чинь ингээд яг надтай адилхан жинтэй ирнэ. Би өөрийнхөө жингээс 10 кг илүү өөхийг ингээд энгийн биедээ байлгаад чадах бол нөгөө 3 кг-ийг байлгаж чадахгүй байх юм уу тий. Тийм өөрийгөө гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн байдал, жингийн байдал нь ямар хөө байгаа, яаж нөлөөлж байгааг хүн анзаараад тэгээд яг хичээх хэрэгтэй санагдсан. Эрүүл байх нь чухал шүү дээ. Тэгээ яг тийжсэн аахгүй. Чи өөрийгөө өвчтөйгээр мэдрээд байгаа мó, эрүүл дээр мэдрээд байгаа мó. Тэгээд тэгсэн чинь нэрээ би нэг өвчтөй бол биш. Тэгээд яг
тэрнээс нэмээд таргалснаа би зүгээр алхаж байгаад миний хөл гэмтээд захгүй юу. Тэгээ хишигч мишигчэнгууд хавдаж мавдаад би бүр түрүү 2 удаа хөлөө гэмтээсэн. Тэгээ физик хэмжлэг хийлгээд тэгээ за энэ угаасаа яг таргалтаас болж байгаа юм байна. Миний хөл тэгээ би энээс илүү чиний өөхийг дийлэхгүй байна гэдэг энээс чи надад өгөөд байгаа юм гэж бодож болчихсон. Тийм ер нь бол зүг штэ. Тийм. Чинь зүгээр л нэг халт биш юмгууд ёо гэл тэгэл хавдаал ингээд амар том болоод бамбаагаал явчихдаг байлаа. 2 удаа хөлөө тэгээ гинтээ ч юм уу чууд за энэ юу ч илүүдэлж ингэх юм байна. Тийм. Ер нь яг ингээд хүмүүс өөрийнхөө сэтгэл зүйд бас айгүй анхааралтай байхгүй болохгүй мэл өөрийгөө айгүй чанжах хэрэгтэй. Тэгээ ингээд чагнаад гаргаж ирж байгаа дүнгээ одоо тэгж муугар хүлээж авч болохгүй гэх юм уу? Ой хоёулаа яриа амар гоё дүнэлтээр эцэлэх юм байна. Чиний эрүүл мэнд одоо чиний биеийн жин хэд байх асуулт хамаарат чи өөрийгөө тэр эрүүлэр мэдэрч байгаа вэ гэдэг чинь айгүй чухал юм байна. Тэрнээс гадаад үзэмж биш. Тэгээд би чинь чамд ямар нэгэн байдлаар энэ одоо миний хөлн дээр гарс гэмтэл гэдэг шиг тийм эсвэл турхаа байгаа үед одоо ямар нэг шинж тэмдэг илрээд хэлэх юм бол хариу арга хэмжээ аваарай. Тийм. Тэгээд гоё эрүүл байх нь айгүй чухал. Тэгээд эрүүл бие саруулах. Тэгээд гоё хоол бас хитрхи ингээд нэг юм баригдаад тахгүйгээр. Тэгээд бас хажуу хүрэл хүмүүсийн хэлж байгаа зүйлийг анхаарад яг чамд зөв юмыг гоёор хэлж чадж гинөө гэдгийг яг ялгаж сурах хэрэгтэй. Тийм. Тэгээд авч үлдэх хүмүүсээ авч үлдээ шүү дээ. Чи зөв юмыг муухайгаар хэлсэн хүн байх юм бол чиний яриа чинь зөв. Гэхдээ энэ хүн ингэж ярьж байна. Наатаха жоохон ингэж ярьж юм уу тиймэрхүү хүмүүсээ гоё авч үлдээд тэгээд чамд үнэхээр хэрэггүй санагдаад байгаа хүмүүсээ бол бай гэхэд яг илүүдэл чинь ч юм уу эсвэл татаад байгаа чинь тэгээ хамт явал. Юу ярих юм бэ? Өөрөө л амар хоёулаа амар кайфч яриад байгаа хүмүүс кайфтэй тийм үгүй юу өстой мэдгүй байна. Харин тийм хоёулаа бол бүр ингээд ярих амар гоё болцоо гэж бодлоо яг ингээд миний танаас амар гоё яриад байгаа. Зүгээр гоё ягаахаа. Тийм тэгээ гоё хоолныхаа тухай тэгээ биеийнхаа жимийг иххэн гоё барьдаг. Тэгээд энэ биеийн жинтэй холбоотой ямар нэгэн гоё түүхүүд байх юм бол хуваалцаарай гэж сэтгэл хүчээрээ. Тэгээд энэ хөтөлбөртэй баяртай хамт ярьсанд маш их баярлалаа. Дараагийн удаа бид тэр микрофон аваад одоо энэ түр таргээд байгаа чимээнүүд байхгүй болчих واخа. Тэгээд тэр хүртэл тэгээд баярлалаа. Баяртай.